За дараагийн маань болохоор RN гэдэг сэдв рүү орох гэж байна. RN гэдэг сэдв маань болохоор RN гэдэг зэрэг бол ер нь бол сувилагч нарын бол хамгийн ихэнх хувийг эзэлдэг тийм одоо бид нар бүгдээрээ мэрэгчсэн сувилагч нар байгаа. Түрүүчийн үзүүлсэн 5 матрешканы голынхан сэдв. Энэ RN болохоор энэ RN хүртэл явж чадах юм бол цаашаага архисан төвшний сувилагчлуу явж болдог, мастер болж болдог, доктор болж болдог. Саяын тэр 5 шатлалыг болохоор RN-лөө шууд алхаж болдог, LPN-лөө шууд алхаж болдог, CN-лөө шууд алхаж болдог боловч RN болохгүйгээр дараагийн шат руу ордоггүй учраас RN гэдэг болохоор ажлын байрны хамаг ихэнх хувийг эзлэхээс гадна одоо сувилагч нарын ихэнх хувийг эзэлдэг тийм ажил байх нэ. Тэгэхээр одоо энэ RN болох маань болохоор 2 янзаар болж болдог. Нэг нь болохоор 2 жилийн боловсралтай Associated Degree RN, нөгөөх нь болохоор 4 жилийн боловсралтай Bachelor of Science of RN гэж 2 янз байдаг. Тэгэхээр бид нар энийг болохоор яагаад энэ 2 янзтай байгаа юм? 2 янз байснараа ямар ялгаатай юм? 2 янз байсны давуу тал нь сул тал нь яхалаараа зарим нь 2 жилээр сураад болоод байдаг, зарим нь 4 жилээр сураад болоод байдаг гэдгийг тайлбарлах үндслээр 2 сувилагч маань одоо та бүхэнд RN-ыг тайлбарлах болно. Тэгэхээр эхний маань болохоор дипломын зэрэгтэй сувилагч буюу Associated Degree сувилагч гэдгийг Соломон Туяа маань тайлбарлах нэ. Би бол нийт Америкт 12 жилийн өмнө ирсэн. Би өөрөө бол санхүүгийн чиглэлтэй мэргэжлэр сурсан Монголд. Тэгээ ирээд ерөн санхүүгээр сурснаас сувилагчаар сурсан дээр юм байна гэд олж мэдээд. Тэгээ ер нь ямар сургуульд орвол цаг хугацаа бага орох, санхүү бага орох ямар сургууль байна гэж судалж эхэлсэн. За тэгээ ингэж судалж яваад энэ Associate Degree гэж 2 жилийн юм сургууль байд юм байна гэдгийг олж мэдсэн. За энэ болохоор Virginia-д сурдаг хүмүүс бол Northern Virginia Community College гэдэг энэ байгаа. Энд бол монголчууд маш олон явдаг. За энэ сургуульд ороход сувилагчийн сургуульд ороход маш өрсөлдөөнтэй. Яагаад вэ гэхээр энэ өөрөө төлбөр багтай, цаг бага ордог учраас бэлтгэл аягуусаа ордог. За энэ бол ерөнхийдөө бол 2 жил 100 хичээл авдаггүй 4 семестр хичээл аваад тэгээ улсын одоо лицензийн шалгалтыг эрхээ авч чаддаг байгаа. За тэгээд эний давуу тал нь юу гэхээр одоо заяа Northern Virginia Community College бас явсан. Ялгаа нь чи заяа одоо ажиллаа хийж байхдаа сургуультай явж байхдаа ажиллаа хийгээ төлбөрөө төлж исэн тийм ээ. Тэгэхээр энэ сургууль маань үндсэндээ бол $10,000 төлбөртэй. Хэрвээ чи өөрөө санхүүгийн байдал одоо орлогочин бага байх юм бол сургуулиас үндсэндээ бараг төлбөрийн төлөө авчдаг. Маш одоо боломжийн ялангуяа энд одоо иммигрантээр иж байгаа хөлөө олж чадаагүй байгаа тийм хүмүүс бас айгүй чухал. Яагаад бакалавр зэрэгээс ялгаатай нэг гэхээр хэрвээ чи бакалавр зэрэгээ миний хувьд болохоор би энэ RN авчих юм бол эмнэлэгт орж ажилд орчих юм бол эмнэлгүүд маань өөрснөө шинээр ажилд орсон хүмүүстээ $5,000-6,000 одоо тэтгэлэг өгдөг байгаа. Тэр мөнгөөрөө би бол бакалавр зэрэгээ төлөх боломжтой байна гэдгийг олж мэдээд тэгээ энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгээд нэг ялгаа нь юу вэ гэхээр хэрвээ чамаа ингээд одоо би RN license юугаар лиценз авчлаа шүү дээ тий. Ажилд оронгууд за чи ингээд манай компани орохоор бол 2 жилийн дотор бакалавр зэрэгээ аваа гэсэн гэрээ хийдэг байгаа. Тэрний ялгаа цалингийн хувьд бол үнэхээр ялгаа байхгүй 50,000-аас эхлээд дээшээ явдаг. Бакалаврын зэрэгтэй, Associate Degree-тэй сувилагч нар бол яг ижлэгийн хэмжээний цалингаар эхэлдэг байгаа. За тэр нь бол маш давуу тал та. Энэ сургуульд орохын тулд эхлээд чи өөрөө хэрвээ англи хэл чинь муу байх юм бол зэрэг хүссэн оюутан гэж бүртгүүлээд тэгээд англи хэлний хичээлийнхаа төвшнгөө тодорхойлуулаад би өөрөө яг тэгж явсан. Шалгалтаа өгөөд 3 дахь төвшөнд ороод нэг 2 семестрийн англи хэлний хичээл аваад тэгснийхаа дараа би бол яг коллежийн хичээл авах, англи хэл авах хэрэгтэй болдог. За коллежийн англи хэлийг авчингууд дараагийнхаа нөгөө сувилагчийн сургуульд орох суурь хичээлүүд авах тийм эрхээ бас авчдаг. Тиймгуудаа би нийт одоо 4 хичээл өгдөг. Биолог, анатом, хим, нийгмийн хичээлүүд авах ёстой байдаг. Тэрийг авч авах явцдаа сувилагчийн сургуульд ороход энэ шалгалтыг өгөх ёстой байдаг. Тэр шалгалтаа бэлтгэж явсан. Энэ шалгалтад we call it TAS. Энэ шалгалтны хэр өндөр оноо авч чадсанаар чиний одоо өрсөлдөх чадвар чинь сайн байна гэсэн. Ялангуяа Northern Virginia Community College-д нь өөрснийхөө мужийнхаа энд амьдардаг оршин суугчтай авах сонирхол өндөр байдаг учраас миний өөрийн зарлага бол энэ оноонд 90-с дээш авах зорилготой орсон. За тэгээд англи хэлээр унших чадвартай, математикийн манай монголчууд математиктай сайн тийм. Математик бол ерөнхийдөө айгүй basic математик. Шинжлэх ухаан болохоор антом хичээлээ яг аваа явж байгаа учраас you will have the knowledge. Тэгээ англи хэлний 4-ийн шалгалт гэж байдаг. Энэ 4 шалгалтаа өгчих юм бол
Тэгээд нөгөө суурь хичээлүүдэд авчих юм бол ерөнхийдөөс тэр сувилагчийн сургуульд орох эрхтэй болчихж байгаа гэсэн үг байгаамаа. За тэгээд тэр хоёр процесс байгаа. Нэг нь болохоор ерөнхий мэрэгжил хүссэн аппликейшны бөглөөд, хоёр дахьтаа бол яг сувилагчаа сурья гэсэн тийм өргөдлөө өгөөд тэгээд энэ сургууль нь хамгийн гол ялгаа нь болохоор сайн тал нь гэхээр жилд 2 удаа эцэлд авдаг. 40-оос ер нь нэг 70 сувилагч авдаг учраас орох боломж. Хэрвээ чи одоо ингээ 9 сард орж чадахгүй хам бол 1 сард бүртгүүлэх тийм боломжтой. Энэ дээр болохоор би ингээд хизээ аппликейшн онгоогоод хизээнд одоо хаагддаг вэ гэсэн ийм слайд байна. Та бүхэндээс харж болно. За энэ болохоор миний түрүүний ярьжсанаас суурь хичээлүүд биолог, анатом, хүмүүнлэгийн ухааны хичээлүүд авчдаг. Хэрвээ англи хэл үнэхээр сайн байх юм бол энэ хичээлүүд бол бас тийм хэцүү биш. Бид нар монголчууд өөрснөө биологийн нөгөө суурь хичээлүүдээ аягүй сайн авчихсан учраас. За тэгээд бас нэг ялгаа нь хэрвээ одоо начин Монголоос ирж байгаа хүмүүс авах юм бол чамд 10 жилийн чинь сургуулийн юу байх хэвээр диплом байх хэвээр. Тэрэн дээр болохоор айлгуур, биолог, хим бид нар бүгдөө ярьдаг авдаг тий. Хэрвээ чи энд ингээ 10 жил сураг авах юм бол өөрийнхөө монголох 10 жилийнхаа дипломыг шилжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ сайт руу ороод IERF гээд сайт руу ороод аппликейшны бөглөөд өөрийнхөө юугаа явуулаад дипломоо явуулаад тэгээд тэд чинь нөгөө Америк руу шилжүүлээд тэгээд чи одоо энийг хэрэглэх боломжтой. Ерөнхийдөө бол миний одоо өөрийн туршлагаалах юм бол монголчууд бол associate degree-гээ аваад тэгээд ямар нэгэн газар ажилд ороод тухайн байгууллагаар төлбөрөө төлүүлээд яхан бол одоо сувилагч гэдэг мэргэжлийг $10,000 доор одоо эзэмших боломжтой. Тэгээд жилийн одоо 100,000-аас дээш цалинтай ийм одоо маш сайн боломж байгаа учраас эндэх монголчууд маа ялангуяа маш сайн оролцоосоо гэж би өөрөө хүсдэг. За баярлалаа.